За сайн байна уу манай Dark and Bay подкастын энэ 7 хоногийн дугаараа хэлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark and Bay-д үнэн бодод болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification-ыг on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө дугаараараа би англиг хоёр талд хуваасан алсан хүнийхэн талд орох уу эсвэл амин охирсон хүний талд орох уу гэд хоёр хуваагдсан ийм нэгэн хэргийн талаар ярина. Гэрлээд 20 жил болсон бүр эмээ өвөө болцсон хойноо нэгнийхээ аминд хүрсэн ийм нэгэн хэрэг байгаа. За тэгээд дугаараа ярьж эхлэе. За Penelope Darling буюу Penny 1955 онд Лондонд төрсөн. Төрөөд 10 хоногтой байхдаа асрамжийн газарт очсон. Хайрлах гэр бүлгүй асрамжийн газрынхан асрагч нар нь маш муухай аштан дээр хүүхэд хүчирхийлдэг, шидэгж ингээд харанхуй өрөөнд оруулаад хэдэн цагаар бүр хорчдөг байсан. За бүр багасаа л халуун дулаан мэдрэмж хайр гэдгийг юу гэдгийг мэдэхгүй өссөн болохоор харамсалтай насаараа одоо цаашаа сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл амсаж энийгээ одоо зүгээр л энгийн бусад бүх хүмүүс тохиолдог юм шиг бодож явна. За 17 таахта асрамжийн газраасаа гарч анхны хүчирхийлэгч найз залуу цаашлаад нөхөр болох Мельвинтэй бол танилцсан. Танилцаад удаагүй 18 таахта гэрлэж 19 настай таахта энэ хоёр бол хоёр хүүхэдтэй болцсон байсан. Айгүй хурдан ингээд 2 жилийн дотор ерөөсө гэрлэл хоёр хүүхэдтэй болцсон. Гэхдээ тэр үедээ бол айгүй эрт гэрлэх болон айгүй эрт хүүхэдтэй болох амар энгийн л зүйл байсан бэлээ. Мельвин Penny-г зотхоос гадна өдөр болгон гэртээ архиж согтуу ирдэг. Тэгэд өдөр ирэх тусам зотх нь улам хэрцгий амар болсноосоо болоод Penny тэрийг нь бүр нэг өдөр төвчж чадахгүй гэрээсээ цугтааж гараад цагтаа дуудаад цагдаа нар хурж ирээд Penny болон хоёр хүүхдийг нь аваад эмэгтэйчүүдийн хамгаалах төвд аваачиж одоо тэндээсээ Penny Мельвинтэй салахаар шидэд шууд салж чадсан. За энэний дараа 20 эдтэй байхдаа дахин өөр нэг эрэгтэйтэй танилцаад гэрлээд харин энэ гэрлэлт нь бол хамаагүй одоо урсных нь гэрлэлтээс илүү жаргалтай байсан ч гэсэн нөхөр нь гей буюу ижил хүснийхээ эрэгтэйг сонирхдаг гэсэн шалтгаанаар бол энэ хоёр салчдаг. За тэр үед ижил хүссэн хүмүүсийг нийгэм бол маш ихээр гадуурхдаг байсан. За тийм болохоор өөрийгөө гей биш гэдгээ батлахын тулд эмэгтэй хүнтэй суудаг байсан мэлээ. За ингээд 2 удаа салсан Penny 3 дахь нөхөр болох Алантай танилцаж одоо нэлээд удаан цуг амьдарсан. Хосууд нөгөө гэрлэхээр хоорондоо амлалт өгдөө штэ. Үхэл бит хоёрыг салах болтгоо гэд. За тэр хоёр бас яг адилхан үхэл бит хоёрыг салах болтгоо гэж хуримн дээрээ амлж тэрэн яг хэлснээр нь болсон. За Penny Allen хоёр бол ажил дээр байхдаа танилцсан. Тэгээд энэ хоёр хоёулаа цэргийн бааз дээр ажилдаг. За Penny нэгтлэн бодогч хийдэг, харин нөхөр нь болохоор ахлах офицер хийдэг байсан. За Алlen их нэртэй байхдаа бол Pennyтэй танилцсан. За тэгтээ энэ үед их нэр нь хорт авдартай 1 жил амьдран гэсэн онцтой байсан. Тэгээд яг харамсалтай эмч нарын хэлснээр эмэгтэй ойл яг 1 жил амьдрал насарсан. За нас орсноос нь хойш ердөө 4-5 сарын дараа Penny энэ хоёр болцож эхлээгүй зүгээр шууд хоорондоо сууцгаасан. За энэ хоёр бол айгүй том хурим энтер хийсэн. За тэгсэн чинь Аллены сайн найз нь хоримдаа ирээгүй яагаад гэсэн чи эхнэрээ ингээд өвчтэй хахт нь араар нь тавьчаад тэгээ бас нас бараад юусоо удаачгүй хахт нь суучлаа гэд хоримн дээр нь бол юусоо очоогүй. За тэгээд энэ хоёр талаас хоёр хүүхэдтэй нийлээд ямар ч асуудалгүй сайхан ер нь бол 40 нас хүртлээр амьдраад байж идэл Penny өөр эрэгтэй хүнийг бол сонирхож эхэлсэн. За тэр эрэгтэй хүнийг бол David Jackson гэдэг. David өөр армийн баазаас Penny-гийн ажилтдаг одоо цэргийн бааз дээр томилогдож ирээд Penny-тэй бол цуг ажиллаж эхэлсэн. За өөрөөс нь 13 насаар ах 50 эдэн настай эрэгтэй. За David-ийг жоохон ярахад Английн Birmingham хотод төрсөн. Тэгээ бүр багасаа л цэргийн хүн болох сонирхолтой. Тэгээд ахлах сургуулаа төгсөөд цэрэг болоод насаараа цэргийн жолооч хийгээд 50 эдтэйдээ Penny-г одоо ажилдаг байсан цэргийн бааз руу нүүж очсон.
За Дэвид өөрөөсөө 10 дүү, нэг эрэгтэй дүүтэй. За тэрийг бол байнгын дэрлэгдэг. Ахан дүүгээ ингээд тоглоомоор өдөөл дээрхэлдэг. Тийм байсан уу? Эсвэл жинхнээсээ гар урдаг байсан уу? Ер нь бол мэдэхгүй байна. За Дэвид 19 та байхдаа гэрлээд 3 хүүхэдтэй болоод 20 жил амьдраад яг 40 нас хүрэхийн өмнө өөр нэг хүүхэндээ явуулдаж эхлээд эхнэрээ араар нь тавиад одоо анхны эхнэрээсээ бол салж исэн. За тэгэд ер нь бол энэ хэргийн биенийгээ араар нь тавих, өөр хүүхэнтэй, өөр эрэгтэй хүнтэй явуулдах гэдэг замраагүй юм болно. За тэгээд энэ эмэгтэйд нь эхлээд яг хүүхдүүд нь ерөөсө дургуйс одоо 2 дахь эхнэрт нь гэр бүл салгасан гэжсэн ч сүүлдээ бүр эргэн тойрных нь бүгдээрээ сайн болж ашгүй нэг сайхан хүнтэй уулзлаа. Сайн болох нэ, амьдрал сайхан болох нэ гэд байжсэн чинь Дэвид энэ эмэгтэйгээсээ 7 жил болоод салаад дахин өөр хүүхнүүдэнд нь гоё харагдаад одоо байгаа эхнэрээ араар нь тавьж Пеннитэй танилцсан. За энэ хоёр танилцаад маш хурдан хоорондоо таарж ерөөсөө удаачгүй байхдаа Пеннигийн биений юм ирэхгүй. Тэгээд харсан чинь Дэвидээс жирэмсэн болцсон байсан. За тэгээ Пенни бол угаасаа шууд хүүхдэд төрүүлнэ гэсэн бодолтой. Харин Дэвид бол эхлээд жоохон эргэлзэжсэн. Одоо эхнэрээсээ салах уу, яах уу гэж бодож байгаад сүүлдээ одоо байгаа эхнэрээсээ салаад Пеннитэй амьдрахаар шийдсэн. Харин Пеннигийн нөхөр гэд одоо байгаа штэ. Айгуу удаан цуг амьдарсан Аалн гэд. За энэ мэдээ сонссон Аалн бол шууд сэтгэл санаагаар унаад гүн депрессэнд орсон. Яагаад гэх юм бол Пеннид маш их хайртай, хамаг амьдрал нь байсан болохоор Пенниг өөрөөсөө амьдарч чадахгүйгээд маш харамсалтайгаар өөрийгөө газанд хордуулж нас орсон. За тэгээд энэний талаар бол Аалны ах нь хэлэхдээ Пенни бол жоохон ч гэсэн харамсаж байгаа царай ерөөсөө гаргаагүй гэж хэлсэн бэлээ. За хоёр талын гэр бүл бол энэ хоёрыг нийлэхэд хоёр талаас нь ерөөсөө дургуутсажсэн. Дэвидийн хүүхдүүд нь болохоор наад эмэгтэй 2 хүүхэд нь хүртэл ээжтэйгээ ерөөсөө харьцдаг юм биш дээ. Тэгээ бас нэлээд зөрүү сони эмэгтэй байна гэд эсэргүүцсэн ч гэсэн энэ хоёр бол хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй гэд хоорондоо сууж хүүхдээ гаргахаар шийдсэн. За тэгээд энэ үе чинь 1996 он байсан. Энэ хоёр гэрлээд Пенни 41-тэй, харин Дэвид 54 байна 55 настай байхдаа энэ хоёрын охин бол төрсөн. За энэ хоёр 2 жил охинтойгоо гуруулаа ингээ сайхан амьдарч исэн чинь Дэвидийн хувьд бол маш их харамсалтай нэг зүйл тохиолдсон нь юу байсан бэ гэхээр Дэвидийн хүүн амиа оруулсан хэрэг гарсан. Энийг сонссон Дэвид бол маш их сэтгэл санаагаар унаад архиуж депрессэнд ороод одоо сүүлдээ тэр нь хүчирхийлэл рүү шилжсэн. Дэвидийн таньдаг хүмүүс болон гэрийнхэн болон найзууд нь хэлэхдээ Дэвидийн хүүгийн үхэл өөрт нь маш муу үр дагаврыг авчирсан. Ерөөсөө хүүгээ нас орсон гэж сонсоод Дэвид бүр зүгээр яг өөр хүн шиг болцсон гэж эргэн тойрныхан хэлсэн. Тэгээд яг яаж өөр хүн болсон бэ гэхээр ерөөсөө айгүй муухай ааштай, огцон мууртай, хүчирхийлэгч болж хувирсан. За эхлээд Пенниг үгээр идэж сэтгэл санааны хүчирхийлэлд оруулдаг байсан бол сүүлдээ цаашлаад биед нь гар хурж эхэлсэн. За энэ хоёр одоо маш олон удаа хэрэлдчихсэн. Хэрэлдэх болгонд нь Дэвид Пенниг зоддог, толгойг нь өөрийнхөө толгоогоор мөргөн, шатнаас түлхэж унгаан, шанаад нь боомлон, хөшөглөн, юм авч шидэн, эд хөрөнгөний хагалж сүйтгэн. Тэгээ бүр нэг удаа хутга авч агаад хутгалах гэж дайраад байхад нь Дэвидийн 80 гарсан хөгшин ээж нь дундуур нь орж иж болиулж исэн. Тэгээд Пеннигаас хэлэхдээ Дэвид өөрийг нь хүсээгүй үед хүчээр секс хийж одоо хүчнэддэг байсан гэж хүртэл хэлжсэн. За энэс гадна Дэвид Пеннигээс гарсан охиноо өөрийнх нь биш гэж сэжгэлж эхлээд Пеннигээс энэ яг миний охин муу юм уу биш юм уу гэж байнгын асууж загнаж зоддог болсон. Тэрнээсээ болоод Дэвидийн охин мөн үү биш үү гэж энэ хоёр бол ерөөсөө тест янз бүрийн юм хийлгээгүй. Тэгтээ Пенни бол угаасаа яг хэлсэн. Би энэ бол яг чиний хүүхдээ надаа би чамнаас өөр хүнтэй унтаагүйгээд. Яг тэр үед яг нөгөө нэг Аалн гэд нөхөртөөгөө цугсан болохоор Дэвид шигэж шижиглээд байгаа хгүй наач яг миний охин биш биш магадгүйгээд. За тэгээд Пенни хичнээн Дэвидийнх мөн яг чиний охин гэж хилээд амлсан ч гэсэн Дэвид өөрийнх нь биш гэж бодсоор л яваад байсан. За тэгээд энээсээ болоод энэ хоёрын
гэрэлтийн харьцаа үргэлжлүүлэн мууцсан хэвээрэлсэн. За тэгээд ингэж амар Дэвидийг одоо Пениг хүчирхийлдгийг нь гэрийнхэн нь мэдээд сэтгэл зүйчдэр очоо одоо надад архимарх уухаа болоо гэж хэлээд Дэвид ч гэсэн сонсоод сэтгэл зүйчдэр очоод хамаагүй дээрдэж одоо Пениг хүчирхийлэх нь бол эрс багассан. За тэгсэн чинь Пени одоо эргүүлээд өдөр болгон арх уугаад Дэвидийг үгээр идэх сэтгэл санаагаар нь бол эргүүлэн одоо тоглоод гэх юм уу хүчирхийлж эхэлсэн. За ер нь бүр багаасаа иймэрхүү хэцүү орчинд өссөн, байнгын хэрүүл зодонтой токсик харьцаатай байсан хүмүүс, ялангуяа хохирогч нар одоо энгийн харьцаанд ороод ирэхээр яахаа мэдгүй эргүүлээд нөгөө токсик байдлаа хүсээд идэм байна л та. За тэгэнгүүт тэр байдлаа буцааж олох гээд Пени Дэвидийг үгээр иддэг. Ингээд хэлжүүл нэг уурлаад балиар байдал нь гарч ирэндээгээд амар өддөг болж эхэлсэн. За тэгсэн чинь Дэвид ингээл уурлал хэлж байгаа хгүй би охины чинь шүн сэрээгээд би чиний жинхэнэ аав чинь биш гэд хэлчих шүү гэж тэгдэг. За хөөхөн охины хувьд бол угаасаа ямарч буруугүй. Угаасаа л тэгэл лээж аавынхаа өдөр болгон хэрэлтгийг сонсоод одоо ямар л сайн байв гэжтэй. За Дэвид нэмээд одоо Пенийг аалантай уулзсан хүн болгонтой Пени уулзаж болохгүй гэд хэлсэн. Тэр нь болохоор гэр бүл, найзууд, одоо хоёр охин тэдрээс нь бүгднгээс нь ингээд тусгаарлаад тайчж байгаа хгүй. Тэгээ бас нөгөө энэ хоёрын охин гэдэг байгаа шүү дээ. За тэр нь өөрийнх нь биш байж магадгүй гэсэн бодол нь бол одоо ерөөсөө толгоноос нь гарахгүй байсаар л байгаа. За ингээд 2013 оны төгсгөлөөр Пени Дэвид хоёр тэтгэвртэй гараад Английн нэг Somerset гэд маш гоё жижигхэн хотод 70 эргийн тэнд байшаа аваад гарсан. За энэ хоёрын охин бол аль хэдийнэ том болоод хүнтэй суугаад гэрээсээ нүгэд гарцсан. Тэгээд энэ хоёр бол хоёулахнаа гэртээ амьдардаг байсан. За энэ үед Дэвид 78-тай, Пени 65 настай, гэрлээд бол 20-од жил болцсон. За ингээд хэсэг хугацааны дараа буюу одоо 7 жилийн дараа 2020 онд корона гарсан штэ. За тэгээд короногийн үед бол хүмүүст ганцаараа амьдардаг хүмүүст ялангуяа айгүй хэцүү байсан. Тэгтээ бас хүчирхийлэлд өртсөн одоо тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс бол маш их хэцүү. Гэртээ ахтаа улам ихээр хүчирхийлүүлж гарьяа гарч чадахгүй, явъя явчихдаггүй. Ер нь бол нэлээд хэцүү үе байсан. За дээрээс нь Дэвид нэлээд хөвгшрөөд ойр зуурын гэрийн ажил энтрээ хийж чадхаа болоод хамаг ачаа бол Пенигийн нуруунд дээр хурж ирсэн. За Пени өөрөө хэлэхдээ болохоор яг хөө гэрийн бүх ажлыг нь хийгээд явхад надад бол хамаа ахгүй. Гэхдээ Дэвидээс ядаж нэг баярлаа гэд хэлсэн бол өөр хэрэг. Ерөөсөө тэхгүй харин ч байнгын шүүмжлэстэй тэрэгч буруу хэлээ, энэгч буруу хэлээ гэд байнгын шүүмжлээд хяналттай байлгаад ахаар ураад байна гэж хэлсэн. За тэгээд корона болоод одоо яг эд карантинлжсэн үед 4 сарын 1 болж исэн 20 оны. За 4 сарын 1 ингээл хүмүүс ингээд хоорондоо хошигнол тоглож магалдсан шүү дээ. За тэгсэн чинь тэр өдөр Пени Facebook дээр нэг мем шеэрлж байгаа байхгүй юу. За тэр нь юу байсан бэ гэхээр нэг эмгэн гогцоо ороож байгаа зураг тавьсан. Тэгээд тайлбар дээрээ өвгөнтөөгөө карантинлагдаад 2-7 хоног боллоо нөхөртөө зориулж тусгай зүйл нэгч ийн гэд нэг юм зураг шеэр хийсэн байсан. За тэр нь болохоор өөрийгөө боомлж алахад зориулсан одоо тийм олсыг нэхэд хийж байгаа эмгэний зураг байсан байхгүй юу. Яг уу энэ бол 4 сарын 1 байсан л та хүмүүс нөхрөө алан шүү гэж тоглолдог. Тэгтээ энэ удаад бол тоглоом нь бол жинхэнэ биелсэн. За ингээд байж идэл Дэвид 2020 онд гарын чичирдэг өвчин тусаад бүр хяналтаа алдтлаа ингээд чичрээдсэн болохоор тархиндаа тэрийг нь болиулдаг нэг жижигхэн чип суулгасан. За тэгсэн чинь ерөөсөө гарны чичрэлт нь хамаагүй багассан. За тэгээд байжсэн чинь 20 оны сүүлээр яг тэр чипнийх нь батарейн дусаад дахин хагалгаанд ороод тэрийгээ солиулсны дараа бол одоо бүр амар ааштай, байнгын ууралдаг, гинт тогтсон ууралж дэлбэрдэг зантай болсон. За тэгээд би бол энэ толгойнийхэн чипнийхэн талаар бол нэг уншиж судлаагүй. Ямар ч л байсан энэ чипнээсээ болоод Дэвид маш их түргэн ууртай, огцон ууртай, бүр амар муухай зантай болсон гэсэн мэдээллийг л олсон.
За ингээд 2020 оны 12 дугаар сарын 23 буюу Christmas болохоос 2 өдрийн өмнө Дэвид Пенни хоёрын дунд маш том хэрүүл болсон. За зөрхний удирдлагынаас болж энэ хоёр хоорондоо хэрэлдээд тэгсэн чинь Дэвид уурлаад галын хайчиг нэг том төмрөн зүйл авч агаад энэ тэндгүй юм эвтлээд ахаар нь Пенни айгаад өрөөнөөс гараад өрөөг түгчээд дараа нь уцаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь бичлэг хийж байгааг нь Дэвид хараад улам уурлаад цон хаглаад гарч явсан. За тэгээд энэ үед бол Пенни айсандаа цагтаа дуудаж, цагтаа нар ч гэсэн хурж ирээд Дэвидэд анхааруулга өгчөөд явсан. Тэгээд цагтаа нар Пеннигийн 2 гар хөх нэц болцсон байсныг анзаарсан ч гэсэн тэрнийхэн талаар бол ерөөс асуулт асуугаагүй. Харин ч одоо бүр юу гэж утсан гэхээр энэ Пенни өөрөө өрөөг нь түгчээд дараа нь бичлэг хийгээд албаар өдөөд байгаа юм биш үү гэж бол хоорондоо бодцгоосон. За би одохдоо болохоор Дэвидийг одоо ийм амар хүн гэж хүмүүст болон гэрээхэндээ үзүүлэх гэдэл юм бичлэг хийсэн байх гэж бодож байна. За тэгээд нөгөө Дэвидийн тархинд чип суулгацсан шүү дээ. Тэгээд батарей нь сольсны дараа ааш зан нь эрс өөрчлөгдөд амар болцсон байсныг нь эмчнэр нь сонсоод одоо дахин хаалгаанд орж тэр чипнийхээ хүчтлийг нь багасгасан. За багасгасан чинь одоо хамаагүй аашин дээрдээд 50 болсон гэж хэлж болно. Тэгээд тэр чип нь одоо яг яаж ажилтгийг би мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн нэг цахилгаан линтер дамжуулдаг юм шиг байгаа. Тархинд нь хүчтэл гэхээр. За тэгээд энэ хоёрын дунд дахин нэг том хэрүүл болсон нь 21 оны 2 дугаар сарын 13-нд одоо Пеннигийн төрсөн өдрөөр охин нь ээжтэй хоол захиалж өгөөд өөртөө бас адилхан хоол аваад энэ дөрөв компьютерийн наан цаанаас хоорондоо ярьж одоо онлайн төрсөн өдрөө тэмдэглэж исэн байна л та. Тэгсэн чинь Дэвид Пенниг шүүмжлэл чи одоо хачирт нь ийм гачин Bubble and Squeak гэдэг нэг хоол идэм билээ английн. Тим хоол хийгээд тахтай яадын гэж хэлсэн. За энэ яадаг хоол юм бэ гэхээр одоо төмсийг ногоонуудыг хооронд нь холиод нэг жижигхэн болгож шараад хачирт иддэг хоол. За тэгсэн чинь охин нь одоо ээжтэй зориулаад амарлаг стейк, загсны мах, шампанс гэдэр захиалаад өгсөн байгаа байхгүй. Тэгсэн чинь Дэвид чи яста нэрээ ийм гой хоолны хажууд ийм хогийн хачир хийлэн тэргээд шүүмжлэлээсэн. Яг хүн өөрийнхөө төрсөн өдрөөр юугаа иднэ үү, яана уу, ямар амаатай тийм үстэй. Тэгж яах чи ерөөсөө ингээл 50 байхгүй цаг минут секунд тутам л чи яста ийм тэнэг хоол хийлээ гэд өглөөдсөн чинь охин нь үртэл ингээд сонирн болоо заа ээж дараа яриагээд уцаа тасалсан. Уцаа тасалсны дараа ч гэсэн нөхөр нь улам бүр тэрийгэ ярьсаар л байсан. За тэгтэн ээж нь одоо Пенни охин руугаа хэрвээ өнөө орой буруугаар ирэгвэл ээж нь ямар ч хэлсэн охиндоо хайртай шүүгээд мессеж явуулсан. Тэгсэн чинь охиноо санаа зовоод хүүе энэ ч одоо юу болоод байна зүгээр үгээ залгсан чинь ээж нь зүгээр битээр одоо унтах чинь эвлэрцэн гэж хэлээд охиноо тайвшруулсан. За тэгээд уцаа тавьчаад Пенни галтайгоноос хутаг аваад унтлагын өрөөрөөгөө ороод уг нь л яг өөрийнхөө ингээд амийг хорлох гэсэн. Тэгсэн чинь Дэвид яг өөдөөс нь орж ирээд нөгөө л нэг балаа хоолоо яриад байсан. Дахин бүр ингээл чийстэй арайчтай ийм хогийн хоол илээ. Ямар амар арчаагүй энэ төр гэдээ ахаар нь гинт Пеннигийн дотор нь бодогч байгаа хгүй юу? Би юу н яахлаарэ өөхөх ёстой юм те. Намайг хүчирхийлж, намайг хүчиндэж зодож байгаа хүн чинь яг миний өдөөс одоо хараа зогсож штэ гэж өөртөө хэлээд шууд гартаа байсан хутгаа аваад зүрх рүү нанлаад хутгаа заасан. За Дэвид бол шууд газар дээрээ доошоо унаад чанга орлоод байж хахад нь Пенни тэр дороо орхичоод доошоо шатаар буугаад захиа битсэн. За тэр захиан дээрээ энэ захиаг уншсан хүнд гэж хэлэхэд би насаараа энэ хүний хүчирхийлэлд ор амьдралаа. Одоо болоо хангалттай. Тэгтээ энэ хүн маш сайн аав байсан юм шүү. Өнөөдөр би арай тавьчих чадсангүй. Би бол шийтгэлээ хүлээн. Энэ хүний сүнс тамд өмхийртлээ байх болтугай гэж хүчээд тэгээ бас өөрийгөө хамгаалж Дэвидийг алсан уу? Эсвэл санаатаагаар уртаас төлөвлөж алсан уу? Өөртөө мэд. Тэгээ бас буруу бичсэнд уучлаарай гэсэн утгатай зүйл бичээд орхицсон. Тэгээд хөөрхөн эмэгтэй би л бодохдоо болохоор дандаа шүүмжлүүлсээр байгаад цагтаад бичсэн захиан дээрээ хүртэл ингээд уучлалт гуйцсан байна гэж бодсон. За энэ захиа бичсэн үед Дэвид бол арай өхөөг байсан. Тийм болохоор Дэвид доошоо ингээд мөлхөж буугаад галзуух руу ороод түргэн рүү залгаад гэрийн аяга өгөөд ижсэн чинь Пенни Дэвидийг олоод харсан.
За тэгсэн чинь Дэвид эргэж харангуйтаа чи өстө нэрээ юу ч зөөж чадахгүй, хүнч алж чадахгүй, чаавста чи дахиж намайг хутгалж чадахгүй штэ гэсэн чинь Пенни хутга авч байгаа дахин 2 удаа гэц рүү нутгалцсан. За энийг нь бол цаана цагтаагийн оператор бүгдийг нь бол сонсоо сууж исэн. За тэгээд дараа нь Пенни утас аваад ярьсан чинь операторын цаанаас нь за танад бэрцэн хүнтэйгээ цуг байна уу гэсэн чинь тийм ээ би дахиад хутгалчдсан билүү гэсэн чинь оператор нүгэ болохгүй гэсэн чинь Пенни өдөөс нь яагаад болохгүй юм гэж асуусан. За тэгсэн чинь оператор нь зүгээр миний дууг сонсоод байжээ гэд дараа нь Пеннигээс чи хаана байгаа бэрцэн хүний хажууд байна уу гэсэн чинь Пенни болохоор өдөөс нь би том өрөөнд харин нөгөөх чинь галзууханд ашгүй тусаалтаад ухаж байгаа үз гэж хэлснээхээ дараа нөгөө нэг операторт чинь чиний цалин ийм амар дуудлага авахд хангалтгүй байдаг бах та шудраг бос юм болж ин да гэд хэлсэн чинь оператор нь өдөөс нь за та бити утсаа таслаарай хажууд нь очоод шархацсан хүндэд туслах хэрэгтэй байна гэсэн чинь Пенни өдөөс нь үгүй би туслахгүй гэсэн чинь оператор нь та ер нь хэдэн удаа хутгалсан бэ гэсэн чинь Пенни өдөөс нь би 1 удаа цээж рүү нутгалсан. Тэгсэн чинь над руу харж байгаа чи дахиж намайг хутгалж чадахгүй ш тэгэхээр нь 2 удаа дахиад хутгалсан юм аа. Ер нь бол нийтдээ 3 удаа хутгалсан юм байна гэж хэлсэн. За тэгээ нэмээд би өгөн зүрх рүү нутгалах гэсэн чинь зүрхгүй хүн байсан мэн лээ гэж оператортаа хэлсэн. За тэгээд оператор нь цус алталтын зогсоо гэсэн чинь Пенни бол юу ч оролдоогүй туслаагүй хараал зогсож исэн. За ингээд удалгүй цагтаа нар хурж ирээд Пенни баривчлаад хүн алсан байх магадлалтай гэж таны баривчлаа гэсэн чинь Пенни одоо цагтаа нар руу харж агаад магадлал биш байгаасаа гэж хэлээд нэмээд бас би нэрээ ороод гүртгээ авчихгүй Дэвид галзуухны шалан дээр цус алдаа твтж байгаа та нар оройтож ирсэн байхаа гэж найдаж шүү гэд байжсэн чинь цаанаас нь нэг цагта түргэнээ хурдан оруулж ирээч хиймэл амьсгаа хийгээч гэл ингээл сандралтай л хоорондоо ярьжсэн чинь Пенни нөгөө цагтаараа яах юм бэ яах гээд байгаа юм бэ өстөө нэрээ дахиад хид удаа хутгалцдаг байжтэй гэж хэлсэн. Пенни бол цагтаа нарт хэлэхдээ би алдсан юм аа. Наадах чинь намайг насаар минь хүчирхийлэлд байлгуулсан. Одоо хангалттай гэж бодоод би хутгалцсан юм аа гэсэн чинь цагтаа нүүдөөс нь болон чи битгий юм яриад ээ гэсэн чинь Пенни болохоор аз болж та нар жоохон сүулдэж ирсэн байгаасэ гэсэн чинь цагтаа дахиад хэлж байгаа байхгүй та битгий юм яриад байгаа чи наа чи шүүх хуралт чинь ерөөсөө мууштай гэсэн чинь Пенни зөрүүлээд үгүй надад нуугаад ах юм байхгүй би угаасаа хэрэг хийсэн нь үнэн яагаад хийснээ ч би мэдчихээн харин ч өстой зөв л хийсэн байгаасаа хэрвээ зөв хийгээгүй бол өстой ядаргаатай маа гэж хэлсэн. За ингээд хэдэн минутын дараа цагтаа нар бол Дэвидийг харамсалтай нас орсон гэж түргнээс сонсоод Пенни дээр очиод бид нар таныг одоо хүн алсан хэрэгт баривчилж байна гэсэн чинь Пенни өөдөөс нь яшгүй дээ гэж хэлсэн. За тэгсэн чинь цагтаа нар дахиад нөгөө хэлдгээрээ хөөе та одоо өстой бити юм хэлээд байгаа чи одоо болноо шүүх хурал чинь ерөөсөө сайнгүй гэсэн чинь Пенни өөдөөс нь за ерөөсөө та нар төвөг удаж агаад намайг үнэхээр уучлаарай гэж хэлсэн. За тэгээд ер нь бол энэ бүгдээс харахад Пенни бүр Дэвидийн хүчирхийллийг дахиж твчиж чадахгүй болоод хамаагүй өөрт нь санагдчихсэн. Баригднуу яануу одоо бүр Дэвидэл салж ивэл өөр надаа ямар ч хамаа ахгүй гэж өөрт нь бол бодогдчихсэн. За тэгээд эн чин корона бүрэн дуусаагүй байсан. Тэгээд цагтаад баривчлуулж байхдаа ингэж жагаад корона тусчвал бүр сайхна гэд нэг яжилсан байртай хэлсэн. За цагтаа нар Пеннигийн байгаа байдлыг хараад бүр шоконд ороод яагаад ийм амар хүүтэн хүндий нөхөртөө хандаад байгаа юм болоо нөхөр нь өгчөд байхад ямар нэгэн сэтгцийн асуудал яваад байна уу да гэж хүртэл өөрт нь одоо цагтаа нарт бодогдчихсэн. За тэгээд энэ хэрэг бол Англиг хоёр талд хуваасан гэж хэлж болно. За нэг хэсэг нь болохоор Пенник санаатай урдаас төлөөлөж нөхрөө алсан алуурчин эмэгтэй. Өөрийнх нь амнаас ерөөсөө тийм аюулгүй байхад нөхрөө хутгалсан. Нөхрөөсөө салаад явчихад яадаг байна гэсэн бол зарим хэсэг нь бол хүнийг ингээд насаар нь сэтгэл санааны хүчирхийлэлд оруулаад байхаар чинь нэг л өдөр тэсгээ байгаад ийм хэрэг хийсэн нь бол Пеннигийн буруу биш гэж үзчихсэн. За ер нь гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүмүүсийг бусад хүмүүс ер нь тэгэл хэлдэг шүү дээ, Тэгэл салаал явчаач амархан штэ гэж хэлдэг.
Хэрвээ одоо тэр хүчирхийлэгчээс салах ерөөсөө тийм амархан байдаг байсан бол хүн болгон л салаад явцсан байгаа. Яг үнэндээ салах бол маш хэцүү байдаг. Жишээ нь бол салаад явчихаар орон гэргүй очих газаргүй болчих магадгүй. Тэр хүнд нь одоо хамаатан садан байхгүй ч болно, гэр бүл гэх хүн байхгүй ч болно. Эсвэл цухтаагаад явчвал дахиж баригдвал алуулна гэдэг айдас ч юм уу. Эсвэл санхүүгийн хоройтой байдалтай байдаг бол ямар ч мөнгө авахгүй хаашаа явах уу гэд маш олон асуудлууд байд юм билээ. Зүгээр салаад явчих гэдэг ихээр. Тэгтээ хэдийн юм хэцүү байдаг ч гэсэн одоо ийм харьцаанаас бол аль болох хурдан гарахыг хичээж аль болох боломж тусалцаа юу вэ бүгднийг нь бол хайх хэрэгтэй. За тэгээд Penny-гийн хувьд гэх юм бол ерөөсөө салах гэж зүхтах гэж үзээгүй мөртлөө одоо шууд Дэвидийг алсанд хүмүүсээс нэлийн дургуутсаж угаасаа л алах зорилготой байсан гэж үзэжсэн. За ингээд 2021 оны 8 дугаар сард Penny-гийн шүүх хурал эхэлсэн. За яллах тал Penny бол урдаас төлөвлөж санаатаа Дэвидийг алсан гэсэн бол одоо Penny-гийн өмгөөлөх тал бол Penny-г manslaughter буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хороох гэж шүүгдсэн. Яагаад гэх юм бол Дэвид Penny-г сүүлийн 20 жил сэтгэл санаагаар нь хүчирхийлсэн, нэмээд биеийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн учраас нэг л өдөр тэсэж чадахгүй Дэвидийг алсан гэж үзсэн. Тэгээд бүтэн 20 жил Penny өөхөө зүхтаах уу, өнөөдөр өөхгүй бол маргааш өгчих юм билүү, өнөөдөр зодуулах уу, яах уу гэж бодсоор байгаад ийм зүйл болсон гэж маргасан. Тэгээ бас coercive control гэд хэдэн жилийн сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүмүүс хохирогч нар иймэрхүү үйлдэл аллаг айгүй их гаргадаг. За яг өөрийнх нь амь нас аюулт учраагүй байжгаад нөхөр нь юм уу эхнэрээ алах тохиолдол гардаг. За тэгээд энэ coercive control гэдэг нь нөхөр юм уу эхнэр одоо партнерийнхаа хамаг зүйлийг хянах, юу өмсөж зүү, хинтээ харьцах, мөн санхүүгийн байдлаар хорих, байнгын гоочлох, шүүмжлэх, занал хийх гэсэн үйлдэлүүдийг хийдэг. Жишээ нь хэм бол чи намайг орох юм бол би ямаа орлоно, хүүхдүүдэд чинь ямар нэгэн буу зүйл болно. Эсвэл ээж аваач очоод алчин шүү гэж айгүй ихээр занал хийлдэг. За энэ бүх хяналттай зүйлийг тэгээ бас сэтгэл санааны хүчирхийллийг бүгднийг coercive control гэдэг. Өмгөөлөх тал болохоор Penny-гийн coercive control гэдэг ийм хүчирхийлэлд өртсөн гэд маргалдаад байгаа байхгүй юу. За тэгээ буцаад шүүхөрлөө ярихад Дэвидийн гэрээхэн ерөөсөө Penny-д итгээгүй. Penny харин ч Дэвидийг хүчирхийлдэг байсан. Өдөр болгон ууж хурж ирээд албаар үддэг байсан гэж хэлсэн. За тэгээд уг нь Дэвидийн гэрээхэн бол бүгдээрээ Дэвид Penny-г утгалах гад хоолонд нь хутга тулгцсан байсныг харж байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө шүүхт бол үннийг хэлээгүй. За яллах тал бол Penny-г урдаас төлөвлөж санаатаагаар алсан гэдэг байгаа. Харин нөгөө өмгөөлөх тал болохоор үгүй. Насаараа хүчирхийлүүлсэн хүн ийм зүйл болсон бол Дэвид маш их буруутай. Дэвидийн буруугаас болоод Penny одоо инглээ гэж үтсэн. За Penny болохоор нөгөө нэг захаа бичсэн байсан шүү дээ. Тэрэн дээрээ өөрөө хүртэл би урдаас төлөвлөж алсан уу? Эсвэл биеэ хамгаалж алсан уу? Та нар өөрсдөө мэдэн тэргээ бичсэн. За тэрийг нь бол шүүхийн бүрэлдэхүүн тодорхойлох бол маш хэцүү байсан. Тэгсэн чинь нөгөө цагдаагийн ингрийн камерт бичигдсэн видеонууд нь шүүх хурал дуусахаас 7 хоногийн өмнө олон нийтэд тараад энэ хэрэг бүр нэг шөнийн дотор шууд олон хүнд хүрээд вайрал болсон. Тэгээд шүүхийн бүрэлдэхүүн сууж байгаа хүмүүс энэ бүх гадуур яригадаад байгаа яриа мэдээлэл бол маш ихээр нөлөөлсөн гэж үзсэн. Тэгээд Penny-гийн шүүх хурал дээр уг нь бол Penny-г өмгөөлж гарч ирэх боломжтой нэг хүн байсан билээ. За тэр нь хэн байсан бэ гэхээр Дэвидийн нөгөө 10 насны зөрүүтэй бас 10 жил холбогдоогүй дүүн болж таарсан. За цагдаа нар дүүд нь ахыхын талаар ерөөсөө хэлээгүй. Яагаад тэгэхээр холбоо тасраад бүр 10 жил болцсон байсан болохоор хэлээгүй. За дүүгийнх нь нэрийг Аллен гэдэг. Дүүн яаж ахыхын талаар мэдсэн гэхээр нэг өдөр Аллен зургт үзээ суужсэн чи ах нь нас орсон гэдэг мэдээг харсан. За хараад Аллен бол юу гэж хэлсэн бэ гэхээр ёстой болч нэрээ айгүй муухай хүн хүчирхийлэгч байсан юм аа гэж хэлсэн. За яасан гэхээр Дэвид дүүгээ бага багт нь нилээ их зоддог байсан. Тэгээ мөн Дэвид Аллен руу байнгын занал хийлсэн байж чүчдэг. Миний хүснээр хийхгүй бол би чамайг алах шүү. Хамаг гэр бүлтэй чинь хүүс тэмтрэн шүү гэж бичдэг. За тэгээд дүүгээ бас маш их зоддог байсны дээр
сэтгэл санаагаар нь хүчирхийлдэг байсан. Тэгээд хөөрхий дүүн ингээл тэрийг гэрээхэндээ хэлэхээр ерөөсө гэрээх нь айланд итгэдэггүй. Дэвид гэл тэгээд идэг. Даанч тэгээд айл нь ерөөсө шүүх хуралд орч чадаагүй. Яагаад гэх юм бол Дэвидийг хүн далуулсныг одоо Пенни далуулсныг хамгийн сүүлд нь бицээ болохоор шүүх хуралд бол орох хэлэдэнэ хугацаа өнгөрсөн байсан. За тэгээд энэ шүүх хурал Пеннигийн охин нь бас ороод аав манай ээжийг хүчирхийлдэг байсан гэж хэлсэн. Тэгээд иймэрхүү ер нь бол Пеннигийн талд гэрчээр орсон зөндөө олон хүн байсан боловч сүүлийн үед зодсон амь насанд нь тулсан зүйл болоогүй учраас гэрчийн мэдүүлэг бол шүүхийн бүрэлдэхүүнд бол нэг тус болоогүй. Тэгээ бас Пеннигийн компьютерийн интернетийн хайлтын түүхэн дандаа гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн гарах уу, хаана хандах уу гэсэн хайлтад байсан. Тэгээд баривчлагдсан өдөр нь Пеннигийн гар нь бол нийл хөөхнэц болцсон байсан. За ер нь л бол энэ шүүх хурал дээр тэр тэгжилсэн, энийг ижилсэн гэсэн л баримтууд байгаа байхгүй юу? Дэвид их чинь болохоор Дэвидийг өмөрөөл харин охин нь болохоор Пенниг өмөрөөл Дэвидийн дүүн хүртэл ингээд ууг нь шүүх хурал дээр байсан бол Пенниг өмөрөх байсан. За тэгээд энэ бүгдийг бол ерөөсөө шүүхийн бүрэлдэхүүн л шийднэ. За ингээд шүүх хурал 10 дугаар сарын 21-нд дуусаад шүүхийн бүрэлдэхүүн 11 цаг хуралдсны эцэст бол Пенниг буруутай гэж тогтоосон. Тэгээд хүний амийг болгоомжгүйгээр хөнөөгөөгүй санаатаагаар уртаас төлөвлөж алсан гэд 18 жилийн ялыг өгсөн. За Пенни бол одоо шоронд байгаа. Шоронгоос хэрвээ гарах юм бол 90 настай байх юм билээ. За тэгээд миний өрний нэрэг дээр олж чадсан мэдээлэл гэх юм бол нэг иймэрхүү байна. Миний бодлоор гэх юм бол Пенни ерөөсөө анханасаа салах гэж оролдох хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Юугүй шууд утгаа аваад дайрах биш. Тэгтээ бас хүн хэцүү бахтай сүүлийн 20 хэдэн жил бүр ингээд өдөр шөнөгүй үгээр идээд тахар чинь гинт ингээл шал огцон дургуун нүрэл алсан баг. Дэвид ч гэсэн те өөрөө үхлийн ирмэгтэр бэжэж яг үх гिचиж Пенни рүү харснаа чи өстө арчаагүй хүн ч алчдахгүй ядаж зүг алчаач хүнийг гэд ингээ шүүмжлээд надад туслаач гэхийн оронд те тэгсэн чинь Пенни очиж шарандаа 2 удаа гиц рүү нутгалчих жаахгүй. Тэгээд гиц рүүгээ хутгалуулсан шархнаас болоод Дэвид цус алтаад өгсөн. За тэгээд энэ хэргийн тал дээр бол би бас нөгөө хүмүүсийн комментуудыг уншижсэн аахгүй. Тэгээд бас л яг 2 хуваагдсан байдаг л хэлмэлээ. Зарим хүмүүс нь болохоор би ингээд өөрөө гэр бүлийн хүчээр хийлэлд өрцөн эмхтэй байна. Тэгээд зүгээр яг салаад явчих гэхээр үнэхээр болтгоо маа. Нэг л өдөр би бүр ингээд нөхрөө ална гэж боддог байсан. Харин ч өстой Пенни сайн байна алчлаа гэсэн. Зарим нь болохоор наа чи ерөөсөө тэ амь насанд нь ямар ч аюул учраагүй байсан. Тийм бижиж хутга аваад дээшээ өрөөндөө ороод нуугаад Дэвидийг хутгалж алсан. Наа ч юм бол уртаас төлөвлөсөн санаатай алсан. Угаасаа л муухай хүүхэн байсан байна. Муухай эмэгтэй байсан байна гэж хоёр талд хуваагдсан мөлий. Та нар харин юу гэж бодож байна? Надад хэлээрэй. Ер нь бол Дэвидийн гэр бүлийнхний хэлснээр бол Дэвид хүүгээ алдаал өстой бүр тэс өөр хүн шиг болцсон. Тэрнээс өмнө нь айгүй гайгүй дажгүй хүн байсан юм шиг байгаа сонсох нэ. Тэгтээ бас дүүгээс нь нөгөө нэг сонсохоор дүүн ахаага бас айгүй амир намайг муухай сэтгэл санаагаар хүчирхийлдэг байсан гэж хэлсэн. Тийм болохоор бас яг ерөөсөө хэлж мэдэхгүй байна. Дээр би хэлсэн шүү дээ нөгөө хэрэгээ ярьж байхдаа Дэвидийн тархинд нэг юм чип суулгуулсан гэд. Тэгээд тэр чипнийхаа батарейг солиулсныхаа дараа Дэвид ерөөсөө өөрөөгөө тэгэж амар ууртай юм эвдэлж Пенни рүү хашгирсан эдрээ санахгүй байсан гэсэн. Тэгээд тэр бас нэг жижигхэн төхөөрөмж Дэвидийн аашинд бол маш ихээр нөлөөлсөн гэж гэрийнхэн нь ярьсан юм лээ. Би тэгээд энэ хэргийн талаар орчуулж байхдаа яг нөгөө нэг оператортай ярьсан хэсгийг орчуулж ирсэн аахгүй. Тэгээд энэх ясгүй л тэ хүн ингээд хүчээд нас орчоод ах чинь тэ. Гэхдээ ямар ч лсэн тэр дөрөндөө ярьсан яриа бол үнэхээр инээдтэйсэн. Жишээ нь юм бол тэр би зүрх рүү нутгалъя гэсэн чинь ямар ч зүрх байхгүй байсан билээ гэсэн. Бас тэр оператор залуугаас дахиад нэг хутгалчихгүй гэсэн чинь нөгөө оператор нүггүй болохгүй штэ гэсэн чинь өөдөөс нь яагаад гэж асуугаад тахтай яхууд те бүр үнэн шийдсэн юм байгаа байхгүй юу? And are you with him now? Well,
I might just go and stab him again, but... Alright, do not stab him again. Why? Okay, so just listen to my voice. Okay? Yes. Stay on the line with me. I am complimented. Okay, are you with the patient now? Well, I'm in the lounge and he's in the kitchen bleeding to death with any luck. Alright, so just stay on the line with me. Look, this is not... You're not paid enough to do with this. It's not fair. Okay, well, ultimately, madam, I'm listening to your voice, and you're the help I have available, so we need to help him, okay? No, I'm not. Alright, madam, I don't... how many times have you stabbed him? I did the once. You did the once? And then he said I wouldn't do it again, so I did it twice more. So, okay. So, in total, how many times? 3 times. 3 times, okay. Once I thought I'd get his heart. Well, he hasn't got one. And then twice in the abdomen. За тэгээд ямар ч хэлсэн өнөөдрийн дугаарыг энэ дүргээд дуусгая. Та нар маань юу гэж бодож байгаа комментэр өчээрэй. Дараа 7 хоногийн дугаараараа уулзъя. Just